цаг нэвтрүүлгээрээ бүх насны эмэгтэйчүүдэд зориулсан танин мэдхүй боловсрол гоо сайхан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэж байгаагаас өсвөр насны охтуудад тусгаалan зориулсан нэвтрүүлгийг хүргэхээр болж байгаа. Ялангуяа өсвөр насны болон 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд тусгаалan зориулсан нэвтрүүлэг тэр бүр байдаггүй. Ийм үүднээс өдөр бүрийн 12 цаг 30 минутаас эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдаж байгаагаараа нэлээд онцлогтой. Өсвөр насны охтууд биеэ хэрхэн авч явах хэрэгтэй, найз нөхдийн хоорондын харилцаа ямар байх ёстой, мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад ямар мэдлэг хэрэгтэй зэрэг танд болон танай гэр бүлд тус болох үз мэдээллийг эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгээрээ хүргэж байгаа. Тэгвэл бидний амьдралын гол хэрэглээ болох цаасан мөнгөний талаарх мэдээллийг хүргэе. Манай улсын түүхэнд хүн нүгийн үеэс зоосон мөнгийг хэрэглэж иржээ. Тэр үед таваар мөнгөний гүйлгээг өндөр түвшинд явуулж байсан гэсэн судалгаа гаргасан байдаг. Чингис хааны үед залгамжлагчид Монголын нэгдсэн гүрний үед 100 гаруй төрлийн алт, мөнгө, хүрэл, зэс, гуйл зэрэг зоос зутгуулж байсан бол 1236 онд Өгөөдэй хаан, 1254 онд Мөнгө хаан цаасан мөнгийг дахин хэвлүүлж гүйлгээнд гарган таваарын гүйлгээнд хэрэглэж гадаадын гүрнүүдтэй худалдаа 8 хийдэг байсан хэмээн түүхийн сурвалжнаа бичсэн байдаг байна. 1927 онд Ардын их хурлын 4-р хуралдаанаар төгрөгийн мөнгөн тэмдэгтийг Алтан баталгаанд шилжүүлэн эх орны нутаг дэвсгэр дээр гадаадны валют гүйлгээнд гаргахыг зогсоох арга хэмжээ авч байжээ. Олон 100 жилийн түүхэн замлыг ардаа үлдээж өнөөдрийн бидний хэрэглэж байгаа цаасан мөнгө нь өөрийн гэсэн өнгө төрхөө олсон байна. Тэгэхээр Монгол хүмүүс цаасан мөнгөний үнцнийг аль эрт үеэс мэдэрч түүгээрээ зах зээлийн нийгэмд шилжин орсон гэдг нь түүхээс батлагдаж байна. Мөнгө хэр үн цэнтэй вэ? Хэрэглээндээ зарцуулдаг мөнгийг хинээс авах ёстой гэж бодож байна. Мөнгө амьдралд хэрэгтэй юу? Ихэнх хүмүүс гэр бүл хамаатан садны санхүүгийн дэмжлэгээс гарч өөрийн тогтмол орлоготой болсон үед шийдвэрээ бие дан гаргах боломжтой болдог. Орлого олох боломжуудыг хайн сураглаж зөв аргаар мөнгө олох нь түүний зөв зохицуулалтын эхний хэсэг юм. Өөрийн олсон мөнгөөрөө зардал болон санхүүгийн ирээдүгөө төлөвлөж хэрэгжүүлэх нь олон сайн талтай. Юунд зарцуулбал зүй зохистой, дараасаар зарлага нөхөх боломжтой юу эсэх гэд энэ бүгд өөрийн тань санхүүгийн төлөвлөлтийн нэгэн хэсгийн төлөөл юм. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Мэдлэг, чадвар, дадлагыг цаг тухайд нь сурна гэдэг залуу хүмүүс бүхний эзэмших ёстой чадварын нэгэн хэсэг гэдгийг санах хэрэгтэй. Өсөн дэвшиж буй салбар өдөр ирэх тусам өөрчлөгдөж өнөөгийн залуусын гангараа тэдгээрийн амьдрах орчин энэ бүхэн өнөөгийн 21-р зууны залуусын өнгө төрхийн нэгэн хэсэг мөн. 15-аас 18 нас бол охид залуучуудын шилжилтийн нас байдаг. Тэдгээр насны залуучууд ихэнхдээ шинээр гарч ирж байгаа оддын шууганд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ энэ бүхний хажуугаар мэдлэг боловсрол нь нин төрөний өмнө тавигдах зүйл гэдгийг санах хэрэгтэй. Өсвөр насны охид нь насанд хүрч бие даасан амьдралаа эхлүүлэх хариуцлагатай үеийн өмнөхөн байдаг. Гэвч ирээдүйнхээ талаар төдийлөн төлөвлөгөө гаргаад суух, санхүүгийн эргэн тойрондох асуудлаа анхаарах нь тийм олонтой биш. Ихэнх өсвөр насныхан эцэг эхийн дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулаа төгсөж оюутан насаа угтдаг. Магадгүй ихэнх нь ажлын амт мөнгөний үнцнийг мэдрэлгүйгээр оюутан насыг ч өнгөрөөх нь бий. Энэ нь нэг талдаа үнэхээр амгалан тайван мэт санагдавч нөгөө талаар мөнгө гэдэг зүйлтэй хэрхэн харьцах, түүнийг олохын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулдаг болохыг мэдлгүйгээр ажлын талбар дээр гарах нь хүндрэл авчирдаг болохыг олон зүйл баталдаг. Эртнээс санхүүгийн байдалтаа анхаарлаа хандуулж түүнийг хэвийн удирдах сурах нь мөнгөний үнцнийг ойлгохоос гадна мөнгөтэй холбоотой асуудал дээр өөрийгөө төвөггүй авч гарах чадвар эзэмшдэг байна. Энэ удаагийн эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн охтуудад мэдээлэл хүргэе болонгаараа бидний байнгын хэрэглээ болох мөнгөний үнцэнд болоод
түүний үүсэл гарлын талаарх танин мэдхүү мэдээллийг хүргэлээ. Энэ удаагийн дугаараар гоо сайхны болонд охид бүсгүүчүүдийн хэрэглээнд зайлшгүй байдаг гоо сайхны бүтээгдэхүүний оргил хэрэглээ болох үнэртэй усны талаарх мэдээллийг хүргэе. Үнэртэй ус залуучуудын дунд нийтлэг гарч ирэхээс өмнө манай эртний өмнөх 384-өөс 322 онд анхлан үнэртэй хатаасан цэцгийг хавтсандаа болон биеиндээ шингээх байдлаар хэрэгэлдэг байжээ. Мөн үнэрт давирхаа баграа шургамлын тос зэрэг органик бодисуудыг ашиглаж гайхалтай сайхан үнэрийг биенээсээ ялгаруулан нэгнээсээ онцгойрох нь тэр үеийн охидын нэгэн төрлийн гангаралтын хэсэг байсан гэдэг. Үүнээс хойш төрөл бүрийн байгалийн бүтээгдэхүүнээс тансаг үнэр гаргаж хэрэглэх нь төр зогсож байжээ. Үнэр гаргагч байгалийн бүтээгдэхүүнийг сэргэн мандалтын үеэс дахин хэрэглээнд нэвтрүүлж спиртийн найрлаганд уусгасан анхлан үнэртэй ургамлын тосыг олон янзаар нь үйлдвэрлэн гаргасан байна. 18 дугаар зууны үед Кельний ус хэмээх үйлдвэр үнэртэй усаараа алдаршиж байсан бөгөөд түүнийг Итали гаралтай Иогни Мари Фарина 1709 онд үүсгэн байгуулжээ. Кели хотын нэрээр үйлдвэрлэгдэн гарах үнэртэй усны түүхийг эдэд ингүүрс, аг, цад, нийл, сарнай, жүржийн цэцэг, цеолын дургадаг модны хатаасан холтос, нимбэг, жүржийн хальс ордог байна. 1792 онд Кель хотыг Франц эзэлснээр тухайн үнэртний нууцыг францчууд мэдэн одоо хүртэл дэлхийн нийтэд Франц зөрчиг өөрийн үнэрээрээ гайхуулсаар байгаагийн нууц нь энэ юм. Тансаг хэрэглээ чамин гангараа нууцлаг төрхөн хэн бүхний анхаарлыг татах авч хэрэглэж буй зүйлийнхээ талаарх ойлголтыг мэднэ гэдэг хамгийн чухал. Иймд хувцаслалтын голчийг болох өнгөний талаарх мэдээллийг охид бүсгүүчүүддээ хүргэе. Хүнийг бусдад илэрхийлэх хамгийн том хэмжүүр нь хувцаслалт байдаг. Монгол хүмүүс үндэс угсаа ёс заншлаараа хуваагдан өөрсдийн гэсэн хувцаслалтыг бий болгож өнөөг хүртэл түүх уламжлалаа хадгалан ирсэн. Хувцсыг цаг агаар байгаа нөхцөлдөө тохируулан хэрэглээндээ зохицуулан өмсөх авч өнгөний тал дээр төдийлөн ойлголт байдаггүй. Ямарваа нэг өнгө нь хүнд баяр баясал, нам гүм орчин, халуун дулаан уур амьсгал, хүйтэн хөндөй байдал, давчуу орчин, жихүүн төрөх гэд бүхий л мэдрэмжийг төрүүлдэг. Дэлхий дээрх бүх өнгөг идэвхтэй болон идэвхгүй гэж ангилдаг байна. Улбар болон улбар шар өнгөг идэвхтэй өнгө хэмээдэг бол хөх нийл ягааныг идэвхгүй өнгөнд оруулдаг. Хүчтэй, эр зориг, дайчин чанарыг илтгэх улаан өнгө нь сүрлэг, жавхаалаг, бадрангуй байдлыг өөрөөсөө мэдрүүлж байдаг байна. Улаан өнгө нь нүдээр дамжуулан хүний бие организмд сэрэл мэдрэмжийг өдөөснөөр бие организмын үйл ажиллагааг эрчимжүүлж, зүрхний цохилтыг түргэсгэн цусны даралтыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн чадварыг түргэн зур нэмэгдүүлэхэд нөлөөлдөг гэжээ. Улбар шар өнгөг алт эрдний өнгө гэж нэрлэдгээс гадна дулаан сэтгэлийг хүнд төрүүлж, сэтгэл санааг ориглон өөртөө итгэх хэтгэлийг нэмэгдүүлдэг хэмээн үздэг бол шар өнгө нь дулаан энергийг өөрөөсөө ялгаруулж сэтгэхүй тайван байдлыг байнга мэдээлдэг учраас ажлын үр бүтээмжинд сайнаар нөлөөлдөг байна. Ногоон өнгө нь нам тайван байдлыг илтгэж хүний сэтгэл санааг тайван болгохоос гадна нүдний даралтанд сайнаар нөлөөлдөг. Хөх өнгө нь хөнгөн шингэн байдлыг төрүүлдэг бол цагаан өнгө нь шинэ соргог өнгөлөг байдлыг илтгэдэг байна. Харин гүн хар өнгө нь уйтгартай хүнд сэтгэлийг төрүүлдэг бол ажлын орчинд тохиромжгүй хэмээн үздэг байна.
Одоо үзэгч та бүхэндээ эмэгтэйчүүдийг цүнхээ хэрхэн барьж байгаа гэсэн шинжиж болох талаар мэдээлэл хүргэе. Хэрвээ та таалагддаг хэн нэгнийг цүнхээ хэрхэн барьж байгаагаар нь сайн ажиглавал ямар хуу зан авиртай хүн болохыг мэдэх боломжтой. Цүнхээ тохоондоо өлгсөн эсвэл гараа бүслэгийн хавьтай байрлуулсан байвал эмх зэгцтэй, ухаалаг эмэгтэй шинж. Гэвч өөрийнхөө тухай таагүй зүйл сонсогдох төдийд хит эмзгээр хүлээж авдаг. Тиймээс ямар ч нөхцөлд бие аятайхан авч явдаг эмэгтэй шинж. Цүнхээ мөрөндөө углаад оосроос нь барьж явдаг эмэгтэй зоригтой, эрч хүчтэй, аливаа бэрхшээлээс зайлсхийж чаддаг, нийтч зантай. Гараа унжуулангаа цүнхээ барьж явдаг эмэгтэй тайван, юунд ч яарч сандардаггүй. Харин цүнхээ мөрөндөө өлгөж гараа хөдөлгөөнгүй явдаг бол ичимхий бүрэг эмэгтэйчүүд. Мөн гараа хөнгөн байрын хөдөлгөж явдаг эмэгтэй нь хөгжилтэй өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бусдын анхаарлыг өөртөө татахыг хичээдэг. Цүнхнийхээ өнцгнөөс барьж явдаг эмэгтэй нь өөртөө итгэлтэй, мөн бусдын санаа бодлыг төдийлөн анхаарч үздэггүй нэгэн. Цүнхээ сугандаа хавчуулж явдаг эмэгтэйчүүд дуугүй бүрэг зантай төлөв даруй сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг бол гоёмсог цүнхийг барихыг эрхэмлдэг эмэгтэй нь гадаад байдалтай хит их анхаардаг, цэмцгэр хүүхнүүд байдаг. Маш олон янзын хэлбэртэй оосоргүй жижиг цүнх нь эзнийхээ баригдмал зан чанарыг илэрхийлдэг бол том цүнх барьдаг эмэгтэй ажил хэрэгч, өргөн мэдлэгтэй, авьяаслаг бүсгүүчүүд байдаг. Харин зөв хэлбэрийн төв цүнхийг ажил хэрэгч эмэгтэйчүүд голдуу барьдаг байна. Аятайхан хувцалдаг эдгээр эмэгтэйчүүд нь ажил зугаа цэнгэлийг хослуулж чаддаг байна. Хин нэгэн таныг оройн хоолнд өрвөл хамгийн түрүүнд ширээний ард суух соёлыг эзэмших нь чухал. Иймээс зоогийн газар ширээний ард хэрхэн сууж хоолоо идэх талаар мэдээлэл хүргэе. 1. Эхлээд ширээний ард байгаа алчуурыг дийлгэж өвдгөн дээрээ тавих хэрэгтэй. Алчууртан том байвал давхарлаж тавьж болохоос гадна гадагш гарах шаардлагатай үед алчуураа тавгныхаа баруун талд тавиарай. Ямар ч тохиолдолд алчуурыг сандал дээр тавьж нусны алчуур мэт хэрэглэж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. 2. Ширээний ард сууж байхдаа нүрээ чөлөөтэй байлгаж бүгдийг сухаас зайлсхий. Мөн ширээний өнцөг буланд санамсаргүйгээр хүрэхгүй байхыг хичээ. 3. Ширээнд хамт сууж байгаа хүний хоол ирэхээс өмнө хоолоо амсаж болохгүй. Хамтдаа хоол идэж байгаа хүмүүсийнхээ төвшөнд идэхийг хичээх хэрэгтэй. Хоолоо төрүүлж идэх юм уу? Сүүлдэж хоолоо идэж болохгүй. 4. Тавхтай хоолноосоо баг багаар хазалж амаа том ангаалахгүйгээр зажлах ёстой. Амаараа дүүрэн хоолж ихэж учиргүй юм ярихаас татгалз. Хамгийн бүдүүлэг харагдаг гэдгийг санаарай. 5. Хэрвээ та талхан дээр цэцгийн тос түрхэх хэрэгтэй болсон үед эхлээд цэцгийн тосоо тавган дээрээ тавих хэрэгтэй. Дараа нь талхан дээрээ түрхэж, талхаа жижиглэж, баг багаар идэх хэмжээгээр цэцгийн тосоо түрхээрэй. 6. Шүл идэхдээ дуур чимээ гаргалгүйгээр сорж идэх хэрэгтэй. Халбага тавгаа хооронд нь харшуулт дуурхаас зайлсхий. Хэрвээ шүлөө аваад дууссан бол халбага шүлнийхээ доод талын тавган дээр, шаардлагатай тохиолдолд шүлнийхээ тавган дээр тавина. 7. Тавган дээр үлдсэн сүүлийн ногоо, мах цэргийг авахдаа сэрээ, жижиг талх хэрэглэж болно. Хэрхэвч гараар авч болохгүй. 8. Хоолнд орж байхдаа гар утсаа заавал унтрааж бай. Утсаар ярих, нүрээ будах, цүнхээ удлах, чангаар инээж ярих нь хамгийн бүдүүлэг харагддаг байна. Интернет хөгжсөний хэрээр мэдээлэл олох амархан болсон. Гэвч мэдээллийг түргэн хугацаанд олох нь хамгийн чухал. Энэ үднээс интернетээр хэрхэн мэдлэгээ дэвшлүүлэх талаар цахим мэдээг хүргэе. Мэдээг интернетийн орчинд хамгийн хурдан хугацаанд үзэх боломжтой байдаг. Мөн хэл сурах нөхцөлд мэдэгдэхүйц түлхэц болдог гэж ярих нь ч бий. Цахим хэлний сургалтанд хамрагдаж мэдэхгүй гадаад хэлийг хайлгахад хамгийн хурдан олж өгдөг туршлагач зөвхөн интернетэд байдаг.
Википедийн нэвтрэх толноос илүү мэдээллийг өөртөө агуулсан байдаг. Түүхэнд болсон үйл явдлыг он цаг хугацаатаагаар харах боломжтой бол how to буюу зөвлөгөөнүүд таны өдөр тутмын амьдралд хэрэг болох мэдээллийг агуулсан байдаг. Хэрвээ та англи хэлдээ сайн бол how to руу ороод дуртай мэдээлэл олох боломжтой. Мэдээний товхмол буюу newsletter-ээс өөрийн ажиллаж байгаа ололт амжилт болоод хэрэгтэй мэдээллийг хүссэн үедээ авах боломжтой. I don't care about you, baby, what you do to me. I don't care in my life. I don't care about me if you care or if you don't care. I don't care and I don't dare. Бид нар одоохондоо бол энэ тийм тоглохоосоо илүү өөрсдийнхөө одоо бие даасан хүмүүст хүрэх тийм уран бүтээл дээр ажиллаж байгаа. Тэгээд одоо манай хамтлаг маань задраад өөрсдийнхөө хөгжим хийхээс гадна өөрсдийнхөө одоо авьяас чадварыг ашиглаад видео студ те өөрсдийнхөө хөгжмийг бичдэг хөгжмийн одоо аудио студ эдрийг одоо эрхэлж байна. Тэгээ эхэлж байгаа дөнгөж тэгээд амар томроод байх тий одоо яг бүх юмаа хийцэн гэсэн үг биш үү зөвхөн эхэлж байгаа бид нар өөрсдөө сурж байгаа хүмүүс. Тэгээд сурж байгаа гэлтгүү бас манай баг бүрэлдэхүүн нэлээд чармаалттай хүчин зүтгэж ажиллаж байгаа. You think about me like I'm girl's person. Бол Сүндэрья гэдэг хамтлаг одоо Сүндэрья гэдэг дуучин маань өөрөө ингээд нэлээд хүнд жанртай жоохон хүмүүст ойлгогдох талаар анхаардаггүй тодруулж хэлбэл яг өөрсдийнхоороо хийдэг байсан. Гэхдээ одоо бол энэ удаад бид нар монголоор үгээ хийж байна тий. Өмнө бол бид нар би ерөнхийдөө үг аяа хийдэг. Тэгээ гол дуу үгээ бол англи дээр бичдэг. Ягаад гэвэл одоо дэлхийн нийтдээ бид нар хоцроогүй гэдгээ илэрхийлэхийн тулд хийдэг байсан бол одоо бас монголоор гэхдээ би бас үгээ хийж байгаа. Тэгээд та бүхэн таалагдах байх гэж бодож байна. Энэ зам бол ерөнхийдөө бол амьд хөгжимтэй. Гэхдээ яг миний соло гэдэг чиглэлээр одоо Сүндэрья гэдэг хүний соло альбомыг хийж байгаа. Тэгээ манай хамтлагийнхан бол хамтлаг хിവэрэ байгаа боловч одоо би аранжировщ гэдэг штэ. Аранжировк хөгжимтэй тий амьд биш байж болно, амьд байж болно. Өөр төгөлдөр хуурчин хүнтэй хамтарсан гэх мэтчлэн ийм сонирхолтой уран бүтээлүүд хийж байна. Шинэ нэг монгол үгтэй тэгээд айгүй тийм даруухан маягийн тийм гоё дуул гэж бодоод байгаа. Тийм дуу хийж байгаа. Тэгэл амплагид акустик хөгжмөнтэй тийм даруухан зөөлхөн метал тийм дисторшн ороогүй тиймэрхүү юм хийж байгаа. I don't care and I don't dare. I don't care in this music. I don't care these lyrics. So please guys, care about this song if you care or if you don't care. Ерөнхийдөө санаагаа яг уу дотоод сэтгэлээсээ гэж хэлж болно л доо. Тэгээд өөрийнхөө дотоод хөгжмийнхаа философиг хүмүүст илүү хүргэх, өөрийгөө илэрхийлэх ийм үднээс л хийдэг. Тэрнээс бол энэ тэндээс дөөр яах юм уу, копи даах тийм сонирхол бол биднэрт байхгүй. Яг л оригинал тий. Яагаад гэвэл би бол нэг тусдаа одоо ертөнц хүн болоод мэдлэлчихсэн. Тэгээд миний дараа юу үлдэх вэ гэдэг. Одоо ер нь уран бүтээлч хүний тэр гол зорилго нь л одоо тийм гэж боддог штэ. Хин нэгэнтэй адилхан ч юм уу айгүй нэртэй алдартай. Тэгээ тэр үедээ хүндлэгдэхээс илүү яг чи хинбэ гэдгээл айгүй дараагийн үедээ ч болов те үлдээж чадах юм бол энэ хамгийн үнэтэй одоо хувь нэмэр хүний одоо уран бүтээлч хүний гол зорилго юм болоо даа гэж боддог. Тийм болохоор ер нь дотоод сэтгэлээсээ хандаж те тэрийгээ сонсхийг хичээдэг те сонсохын тулд
хөгжим сонсохоос гадна нэлээд олон юм зүйл сонирхдаг, өөрийгөө хөгжүүлэх одоо бясалгал те энэ тентхийн нэлээд их номын цуглуулгатай байх жишээ нь тэгээд бүжгээр өөрөө хичээлдэг те балет те их юм үзэж судалдаг да. I don't care and I don't dare. I don't care in this music. Зургийн авьяастай байсан л да. Тэгээд яг дизайнерын чиглэлээр сургуульд орох гэж байгаад болоод яг хүн нэг их чаддаг биш мөртлөө айгүй дуртай юм дагдаг юм байлээ. Яг ингээд хэлчихэд жоох сонирхолтой боловч би дуулахаасаа бараг илүү зурж чадна. I don't care about you guys. What you think about me? I don't care. Бид нэр Сүндриатайгаа найзлаад жил гаруй болж байна. Уулзаад уран бүтээл хийгээд хамтдаа тоглоод тэр сонирхдаг зүйлээрээ холбогдоод тэр сонирхдаг зүйл нь тодорхой хэмжээнд тэр хүмүүст нөлөөлөөд тэрүүгээрээ ямар нэгэн зүйл уриалахыг хүссэн бол тэр дуугаараа илэрхийлээс дуртай зүйлээ тоглоод жишээ нь геологч юм. Геологоор сурж байгаа. Тэгсэн хэрнээ миний дуртай зүйл бөмбөр тоглох, энийг бүр маш сайн тоглох нь гэж бүр айгүй том зүйлийг бодож мөрөөдөж тэгээ хажуугаар нь тэгээд хамтлагийнхантай клип болоод янз бүрийн зүйл төр хамтарч ажиллаад уран бүтээл хийн гэсэн маш гүнзгий бодолтой байгаа. Тэрийгэж хийн гэж ширмэлж хичээж явж байгаа. Одоо бол бид нэр жанраа арай жоохон өөрчлөө те залуу хүмүүс бид нэр өөр зүйлийг сонирхдаг. Ер нь бол хүн хөгжиж, өсөж, дэвшиж, өөрчлөгдөж явдаг гэж боддог. Тэгээ манай хамтлагийнхан бол өөрсдийнхөө чаддаг зүйлийг уран бүтээлтэй болон ажилтаа ингэж гаргаж явж байгаа. Тэгээд jazz тэгээд нэлээд жоохон хөнгөн акустик тэгээд бас электро, chill out жоохон тийм тайван ambient маягийн тийм электро хөгжимтэй нэлээд жоохон найзалж энэ тал руу жоохон анхаарч ажиллаж эхэлж байна да. So please guys, care about this song if you care.